Бидний үндсэн хийх ажил бол энэ иргэдийн дуу хоолой, иргэдээс өгж байгаа санал шүүмжийг нээлттэй хэлэлцэж ярилцаж тэдний одоо нийслэлийн одоо иргэдийн төлөөлөл болж байгаа учраас энд л илэрхийлж нэг одоо дугаар орооны иргэн юу бодож хүсэж байгааг одоо болж үлэнд ярилцж яхал ёстой ийм л хурал байгаа. Тэгээ хурал мэдээж одоо удаан хугацааны дараа ганц нэг болно, сард нэг болно, заримдаа 2 сард нэг болно. За энэ уюуд бол нэлээд ярих хэлэх асуудлууд байд юм аа. Тэгээ ярьж хэлэхээр одоо ярьж хэллээ гэх юм. Ярьж хэлэхгүй болохоор дугаас суулаа гэх юм. Одоо тэгээд хурлын сүултээ заримдаа ойлгоход бэрх болж байна. Тэгээд нэг 2 үг хэлэхээр хэдэн тороолууд нь орж ирээд зохион байгуулалттай яагаад. Тэгээд нэг газрыг шүүмжилчихээр янз янзаар гүтгээд ах юм. Одоо ингээд зовлон их байна. Гэхдээ одоо тэрнээс одоо айж имэн гэж юу яах вэ? Хэлхүүгээ хэлж ярих юм а ярьж илэн иргэдийн төлөө. Ядаж нэг нүүр ардам гудам хорон дээр очиод уулзахад сайхан л байдгийг. Тэр хүмүүсийнхээ үгийг дамжуулчихсан бас нэг хэлэх хөвгтэй иргэдийнхаа талд шудраг нийгмийн төлөө бас нэг дуу хоолой өргөнө гэдэг бол бидний хамгийн том үндсэн ажиллаа гэж ингэж ойлгож байгаа. Дүүргийн дарга нар хуралдаа суудаг би ойлгодог. Үнэхээр эрх мэдэлтэй хэдэн зуун мянган хүмүүс хариуцдаг учраас нийслэлийн иргэдийн хурал жижиг харагддаг байх. Дүүргийн дарга болчоор хуралдаа огт ирэхгүй тэнд одоо баг доор нь бүх хэдэн мянган ажилтан албан хаагчид байдаг учраас тэндээ ноёны дүр тоглоо суучих сайхан л байдаг баг. Дүүргийн дарга нар шүүмжлэлтэй хандж дандаа манай намын нөхдүүд л байгаа. Нөхдүүд өөрсдөө бас юм бодно үсттэй. Зарим дүүрэг утгаа алдсан шүү дээ. Нийслэлийн төлөөлөгч дүүргийн засаг дарга байх хэвээр. Дүүргийн төлөөлөгч дүүргийн засаг дарга болдог л болцсон шүү дээ. Энэ бол нуугаад хаагаадах юм байхгүй. Дүүргүүд хувийн компани шиг болж эхэлж байна. Энэ бол улс төрийн нам, ялсан нам нь засаглал явдаг. Тогтолцоо алдагдж байна. Энэ дээр бол манай төлөөлөгчд дуу хоолойгоо хүргэж явах л учиртай. Шүүмжилмээр юмнууд их л байдаг. Тэгээ за энэ манайх, энэ танаах ингэж хараад ах юм бол энэ нийслэлийн хөгжилж явахгүй. Ганц үнийг урдаа ороод хичнээн удаан хоол явахыг мэдэхгүй байна. Бид нар бүгд энэ хийж байгаа энэ аж ахуйн чанартай ажлуудаа өгөөд ч төлөөлөгчөөр ажиллаа явахынд иргэдийн дуу хоолойг хүргээд явах гэсэн олон хүмүүс төлөөлөгч нар ч л байна. Тэгээ энэ дээр одоо бод санаж анхаарал хандуулах хэрэгтэй. За гендрийн асуудал ярьж байгаа учраас бас хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор 2 үг хэлье. Гендрийг үндсэндээ гендрийн хорооны гэдэг чинь амар олон хүн байдаг юм байна шүү дээ. Бүх дарга нар байна. Та бүхэн хэд хуралдсан, та бүхэн энэ гендрийн тухай санал солилцдог юм уу? Бидний дарга нар гэсэн үг шүү дээ. Юу боддгийг гэдгийг бол би мэдэхгүй. Одоо бараг л нэг ёслолын шин чанартай нэг юм уншаал бид нар тэрийг хангалттай гэж өргөдөг нэг ийм тогтолцоогоор нэлээд удаа явж байгаа мó. Энэ гендер дээр бол маш олон зүйлүүд хөндөгдөн шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлууд хүртэл нэлээд хурцаар яригддаг. Гендрийн үндэсний хороо гэж ажлын албаны дарга нь мэдээ зөвлөгдсөн баг. Энэ хэр уялдаа холбоотой ажил чинь хамгийн сайн ажиллах салбар хороо бол мэдээж Улаанбаатар хотод улсын талаас илүү байгаа учраас манай салбар холбоо юм аа. Гендрийн энэ хорооны үйл ажиллагаа их ойлгомжтой болох хэрэгтэй юм билэ. Тэгээд тогтмол хуралддаг төсөв мөнгөний тавьж өгөөд төсөв мөнгөгүй бол мэдээж ажил явахгүй. Тэгээ манай эрчүүдийн холбооны ерөнхийлөгч эмэгтэй хүн байгаа шүү дээ. Тэгээл та нар бодын гендер ер нь ямар төвшөнд юу болж явж байна гэх тээ. Зурагтаар гарсан шүү дээ. Монголын эрчүүдийн холбооны ерөнхийлөгчд эмэгтэй хүн байж байгаа юм. Тэгэхээр ч одоо эрэгтэй хүний эрх энтер гэж бол ярихад маш хүндрэлтэй болж эхэлж байгаа. Эрүүл мэндийн асуудал ярьж байна. Үнэн бид нар бол нэг 10-аас 5-аас 10 жилийн наан л эр хүн өөрхий хорвоогийн мөнхсийг үзэж шүү дээ. Хүнд хүчээр ажлыг хийдэг, нэр хүнд муутай. Дээр хүн гэхээр л одоо ойлдохгүй, эрэгтэй хөхт ойлгох эсгүй. Эмэгтэй хүнд гар мөрж болдоггүй гэж бид нар чинь бүгд тийм хүмүүжлэр өсцгөөцсөн. Тэгээ эмэгтэй хөхтүүд нь болохоор хамаагүй байдаг ч гэдэг юм. Үнэхээр олон асуудлууд байдаг. Гендрийн сургалтаа энэ төлөөлөгч нар тамгын газрын ажилчид ингээ иргэдэд хүрэх тал дээр жоохон ажиллуул яадгийн, төсөв мөнгөний нэмж өгүүл яадгийн. Гендер гэж нэг ганц үгтэл лоозонтой л нэлээд удаа авчлаа. Тэгэл нэг жилийн эцэс нэг тайлан маягтай нэг юм ярьдаг. Жигшиг бол тогтчоод байгаа юм. Гендрийн хариуцж байгаа нүуд бодлогоо нэг өөрчилж, концепцээ өөрчлөөч. Нөгөө л нэг манай нөгөө өлбөр сүлбүр явдаг хэдэн салбар шиг л нэг юм тусдаа салбар. Тийм салбар болчлоо л доо манай гендрийн
асуудал хариуцдаг хүмүүс маань энэ дээр анхаарч ер нь жоохон юмыг сэтгэж л хиймээр байна. Энэ төрд ажиллана гэдэг бол биш үү? Бид нар шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа гэдгийг их бодох хэрэгтэй юм байна. Энэ их давуу тал واخгүй бид нар. Жирийн одоо бизнес эрхэлж байгаа хүн эсвэл жирийн ингээд хувийн ажил хийж байгаа хүн жирийн иргэн гэж бодъё тийм ээ. Төрд ажиллааг үнэ хэлж байгаа ш. Төрд ажиллаагүй тэдгээр хүмүүс шийдвэр гаргаж чаддаггүй. Тэд бол санал бодлоо хэлнэ, шүүмжлэн. Энэ бол тэдний үндсэн эрх юм байна. Тэгэхээр шүүмжлэлээс бол бид одоо имиж огт болохгүй. Гэхдээ доромжилж одоо бас хүмүүстэй хандмааргүй байна. Тэгэхээр бид нар төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс шийдвэр гаргах төвшөнд байгаа учраас энэ хуучны арга барилыг жоохон өөрчилж, шин юм сэтгэж, энэ цусны эргэлтийг жоохон хурдсгаж, шин хүмүүсийг оруулж ирэх тал дээр жоохон бодлого бодмоор юм шиг санагддгийг. Хуучны минут багтаа тэрээс. За. Тэгээд яаж байгаа маа? Ахмад настай хүмүүсээ шүүмжлээгүй. Бид нар ахмад настай хүмүүсээ арай өөр концепц гаргаж нийгмийн салбарынхаа ажиллах хэрэгтэй байна. Жишээлбэл манай энэ 40-50 мянгатынхан бол ярьдээ шүү дээ. Мундаг хүмүүс байна. Тэгээ хаагаар эрт тэтгэврт гаргаж суулгачдаг. Ажил төрөл хиймээр байдаг.